Сайн байна уу? Планын сурвалжуулалтын төвөс эрхлэн төлөвлөж би өмшгийн бодлого болон бодолтод. За, Японы засгийн газрын сэтгэлийг хөтөлбөр буюу өмш ажиллагалтын 2019 оны материал Косэн буюу техникийн коллежийн оюутан математик бодлого 1.5 гэсэн чинь бодлого байна. За, f(x) тэнцүү cosine x-ийн cosine x-ийн хүн π бахан 3 гэсэн энэ функцийнхаа хамгийн их утгыг нь m гэж төвчж тийм үү? Тэгэх юм бол m-ийг олоо. Дараа нь болохоор яг x-ийн ямар утган дээр нь бол f(x) нь хамгийн их утга авах юм бэ буюу нөгөө m гарч ирэх юм бэ гэж x-ийг нь ч бол m-ийг нь ч бол юм байна. X-ийг болохоор 0-оос 2-ийн хооронд завсарч өгöd гэсэн юм байна. За нэгэнт cosine x дээр нөхөн π бахан 3 гэдэг өгсөн юм чинь нөгөө sinus cosine-ийн задаргааныхаа томыг бол мэдчих хэвээр тийм үү? Sinus альфа дээр нөхөн бета гэхээрээ sinus дээр бол яхаа sinus cosine cosine sinus. Ялгуурн ч гэсэн бас яхаа sinus cosine cosine sinus тийм үү? Тэнгүүдээ альфа бетагийн энд нэмэх байх юм бол энэ дээрээ нэмэхээрээ байж гин. Хэрвээ хасах байх юм бол хасгаараа байж гин гэж. Тэ энэ доор хасах байх юм бол энэ дээрээ хасгаараа гарч ирнэ шүү гэж. Косинус дээр болохоор тэмдэн солигдож байгаа тийм үү? Косинус альфа дээр нөхөн бета гараа хастай болоод косинус хасах нь голдоо хастай тийм үү? Энэ дээрээ голдоо хастай хатж юм болохоор энэ дээр нэмэгтэй болцсон байна шүү. Тэгээд косинус sinus sinus байгаа. Энэ томыг угаасаа бэлэн мэдчих хэвээр. Хэрвээ мэдэхгүй юм байх юм бол ингээд скриншот хийж аваад цээжлээрээ. За манай бодгон дээр болохоор косинус x нэмэх нь π бахан 3 гэсэн тийм. Тэгэхээр косинус x дээр нэмэх нь π бахан 3 гэдэг бол одоо энэ томын үнэ чинь тийм үү? Тэнцүүгээд энийг задлажээ. Косинус x боллоо. Косинус π бахан 3 боллоо. Хастан гэж хагаад sinus x sinus π бахан 3 гэсэн үг тийм. За π гэдэг маань өөрөө 180 градусыг хэрэглэнэ тийм үү? 180 градус байж болно эсвэл нөгөө 364 радиан байж болно тийм. π бахан 3 гэчээр чинь дээр 60 градус юм биш тийм үү? Тэгэхээр энэ дээр бол тэнцүү гэж хагаад яхаа косинус x косинус 60 хастантай sinus x sinus 60 юм байна. За тэгээд sinus 30 дээрээ 2-ны 1 гэдэг одоо тэгвэл косинус 60 дээрээ 2-ны 1 гэн тийм үү? Тэр нь косинус x үрждэг нь 2-ны 1-тэй. Хастан гэж байгаа sinus x гээд нөгөөт нь л ордвол язгуур дор 3-ын 2 тагаараа тий. За ингэж задрах юм байна. Тэгвэл би энэ дээр буцааж авчирч тавьж байгаа нэг өвчч тий. f(x) тэнцүү косинус x ойлгомжтой. Нэмхэн гэж бод косинус x дээр нэмхэн 60-аа задлсан чинь косинус x косинус 60 дээрээ 2-ны 1 маань. Хастан гэж бод sinus x sinus 60 дээрээ язгуур дор 3-ыг бахан 2 маань тийм үү. За одоо энэ болохоор косинус x дээр нэмхэн косинус x үрждэг нь 2-ны 1 биш тий. Нэг дээр нэмэх нь 2-ны 1 ширхэг косинус x болно гэсэн үг шүү тийм үү? 1 косинус x дээр 2-ны 1 косинус x-ийг нэмлээ. Тэнцүү тулах юм. 2-ны 3 ширхэгтэй косинус x боллоо. Тэгэхээр f(x) тэнцүү 2-ны 3 косинус x хастг нь язгуур дор 3-ыг бахан 2 sinus x гэсэн үг. Ингээ өргөж болно шүү тийм. За одоо би энийг болохоор ингэж яагаад ер нь урталт нь нэг том тоо гаргаж байгаа гэсэн юм. Тэнгүүтээ артталт нь байгаа юм болохоор буцаагаад бас дахиад том ялгч маань. Косинус x яхаа косинус ямар нэгэн b. Нүд нь хастан гэж хагаад sinus x sinus ямар нэгэн b. Ингээ биччихмээр байна. Хэрвээ би ингээ биччих юм бол юу болох вэ гэхээр ага хаалтнаас гаргаад доторх чинь дахиад нөгөө буцаа бидний задлсан томьёогоор те x дээр нэмэх нь b гэсэн томьёогоор хөрчин штэ. Ингээ юм бол косинус x дээр нэмэх нь b x дээр нэмэх нь b хэд байх нь хамаагүй косинус л юм чи косинус ч өөрөө хаснагээс нэмхний хоорондоо гарна штэ. Тэгээд яах юм? Тэгвэл энэ бол ерөөсө хасгаагаас тэгээ нэмэх агийн хоорондоо гарах юм байна. Хамгийн их утга шууд а юм байна гэж би эндээс хэлж болохгүй. Нөгөө эмигээ те. Тэгэхээр одоо урталт нь нэг а гаргаж яагаад ингэж бичмээр байна гэсэн үг. Ингэж бичих тулд яах юм? Тэгэхээр тэгвэл энэ 3-ыг хуухан 2 гэдэг чинь өөрөө манай а косинус b маань болох хэрэгтэй өстэй. Энэ юу лээ? Язгуур дор 3-ыг хуухан 2 гэдэг маань болохоор манай нөгөө а синус b маань тэ би ингээ буцаагаад ийш нь үрчээд буцаагаад ийш нь үрчээрээ буцаад энэ хоёр тоонууд маань гарч ирэх хэрэгтэй шүү тийм үү? За тэгэхээр яан гэсэн үг f(x) тэнцүү 3-ыг бахан 2 косинус x хастг нь язгуур дор 3-ыг бахан 2 sinus x байгаа. Би болохоор 3-ыг бахан 2-ыг a косинус b гэж тий. Язгуур дор 3-ыг бахан 2-ыг a sinus b гэж тэнцүү a sinus b гэж бичмээр. Гэхээр би энэ дээр шууд квадрат бичиж байхгүй нөгөө юу гэдүүлээ sinus квадрат альфа дээр нэмэх косинус квадрат альфа тэнцүү 1 гарах хэрэгтэй. Тригонометрийн үндсэн тэгшэл байгаа шүү дээ. Тэгэх юм бол яах юм? А синус квадрат а квадрат b нэмэх нь а квадрат косинус квадрат b гэдэг энэ урталтаа бичсэн байгаа 2000 квадрат төвшөлөд нэмчихэ шүү дээ. Тэгэхээр энэ чинь а квадратыг ялгахаар буцаад нөгөө синус квадрат b дээр нэмэх косинус квадрат b гэдэг энэ b хэд байх нь хамаагүй шууд 1 болох хэрэгтэй юм чинь а квадратаар гэдэг нөгөө агаа болоход маань юм амархан гэрэг болох байхгүй. Тэгэхээр
энэ дээр одоо А синус B гэдэг чинь өөрөө би язгуур дээр 3-ыг ухаан 2 гэж тавьсан байгаа тийм. 1 квадрат нэмэх нь нөгөөд нь болохоор 3-ыг ухаан 2 маань 3-ыг ухаан 2 маань квадрат. За язгуур дээр 3-ыг квадрат хэвшүүлээ 3 болчихно тийм. Доор болохоор 2-2-ийн 4-тэй. Нэмгэн гэснээр 3-3-ийн 9 доор 2-2-ийн 4 тэнцүү 4-ний 12 юм байна. Тэнцүү 3 бистэй. Тэгэхээр А квадрат чинь ерөөсөө 3 юм байна. Тийм бол А тэнцүү язгуур дээр 3 тийм. За би язгуур дээр 3-ыг халуун саргачлах юм байна гэх гээд байгаа байхгүй. За ингээ f от x тэнцүү 3-ыг хуваах нь 2 косинус x байгаа. Нэмэх нь язгуур дээр 3-ыг хуваах нь 2 синус x байгаа. Би одоо гэсэн чи язгуур дээр 3-ыг халуун саргачихъя. Тэгэхээр яах юм? Эхнийх нь болохоор язгуур дээр 3-ыг хуваах нь 2 болчихно тийм үү? Тэгээд косинус x буцаагаад нь ирж үрчээр зөвхөн 3-ын тоол шүү дээ. Нэмэх нь болохоор энэ язгуур дээр 3 нь гарсан юм чи 2-ын болчихно гэсэн үг. Синус x үнхээр чи ерөөсө буцаалт юу юм шүү. Косинус чинь 30 дээрээ тий. Косинус 30 дээрээ язгуур дээр 3-ыг хуваах нь 2 гарчна. Синус чинь 30 дээрээ 2-ыг гарч шүү дээ. Тэгэхээр тэнцүү язгуур дээр 3-ыг халуун саргаж хагаад энэ ерөөс нөгөө b манд бол 30 градус юм байна гэсэн үг байхгүй. Косинус x косинус 30 градус. Энд дээр нэмэх биш шүү дээ. Энэ хасахтай би нэг андуураад нь тий. Хасахтай юм би андуураад. Энэ хасгаар. Тэгээ энэ дээр болохоор хасдаг нь синус x синус 30 градус. Ингэ чи юм бол буцаад томьёо боллоо. Язгуур дээр 3 гарлаа. Косинус x дээр нэмэх нь 30 градус те. Тэгжиж тэмдгийн өөрчлөлтөд доторх хасалт болчихдог үстэй. За манай f от x ерөөсөө ийм юм байна. Тэгээд x хэд байх нь хамаагүй, x дээр нэмэх нь 30 хэд байх нь хамаагүй. Ерөөсөө л энэ чинь косинус юм чинь косинус бол ерөөсөө хас нэгээс нэмэх нэг явантайгаа гаргана. Тэгэхээр энийг яах юм? Язгуур дээр 3-аар үрчгэр чинь бол хамгийн багтаа хасах язгуур дээр 3, хамгийн ихтэй нэмэх язгуур дээр 3 гарна л гэсэн үг болж шүү дээ. Тэгээ манайх тэр болохоор хамгийн их утгыг нь олоо гэсэн байгаа тийм. Хамгийн их утгыг нь бол буюу энэ максимум гэсэн байгаа юм чинь. Энд дээр m нь ерөөсөө язгуур дээр 3 юм байна л гэж. Хэрвээ хамгийн бага утгыг нь олох гэсэн юм бол шууд хасах язгуур дээр 3 л гэж тавьчихсан. X нь үл хэдийн бэ гинэ. Энд дээр одоо тэнцүү язгуур дээр 3 ширхэг косинус x дээр 30 градус байгаа. Хамгийн их утга хязгаар авах юм гэхээр косинус нэг дээрээ хамгийн их утга авна гэд энэ бол ерөөсөө ийм тэнцүү язгуур дээр 3 гэж тавьчлаа. Гэхдээ энэ дээр тэгвэл яах ёстой гэсэн үг вэ? Косинус x дээр 30 градус маань ерөөсөө нэгээ гаргах ёстой гэсэн үг шүү дээ. За косинус хэд дээр нэг гартыг. Косинусийн график ч үгүй юу шүү дээ. Ингэж байгаа тийм. Ингээд 90 180 270 360 гэж тийм. Косинус тэг дээрээ нэгээ гаргах чинь. 90 дээрээ 0 болоод энэ дээр 180 дээрээ хасах нэг болоод дахиад 270 дээрээ 0 болоод дахиад энэ дээр 360 дээр 2p дээр ирэхээр буцаад нэг болно тийм үү? Бид нар дээр хизээ тэг дээр идэ. X дээр 30 ерөөсөө тэг градусаа. Тэгэхээр x тэнцүү хасах 30 градус болох гэдэг нь. Анх чинь ихний бод нөхцөл дээрээ те энэ 0-оос 2p-ийн хооронд хариу болоорой гэсэн шүү дээ. Хасах 30 гэдэг чинь энэ нөгөө тийшээ буруу тал гарч ирэх гэдэг нь те. Тэгэхээр би болохоор энэ дээр шууд нөгөө косинус синус маань болохоор 2p виттэй гэдэг шүү дээ. 2p виттэй буюу 360-ыг шууд нэмшиж болно гэсэн үг те. Нөгөө тангас болон котангас маань болохоор зүгээр p виттэй шууд 180-ыг нэмээд хариугаа гаргаж болно. Энд дээр би болохоор хасах 30 гэдгээсээ илүүтэй хасах 30 дээрээ шууд 360-аа нэмээд 330 градус гэж тавьчих болно гэсэн үг байхгүй. Одоо энэ дээр x маань 330 байг тий. Тэгэх юм бол x дээр нэмэх нь 30 гэхээр энэ дээр ирээд 2p гэхээр буцаад нэг нь гарчихна гэсэн үг шүү дээ тийм үү. Тэгэхээр косинус x дээр нэмэх нь 30 гэдэг маань болохоор нэгээрээ гарч ирнэ гэсэн үг шүү дээ. Энэ 30 гэдгийг яаж хийж идэх вэ? P чинь өөрөө 180 байгаа юм чинь би 30 болгохын тулд хэд вэ? 6 тугаах уу? Тэгэхээр энэ дээр пик хухан 6 юм байна тий. Пик хухан 6 ч өөрөө 30 градус. Энэ дээр x тэнцүү хасах 30 гэхээс илүүтэй хасах пик хухан 6 гэж бичиж юм бол нэмэг нь 360 гэдэг маань 2p гэдэг. Жишээр 2p-гээс хасдаг нь пик хухан 6 боллоо. Ийшээ 6-аар хуваарууллаа тий. Хухан нэгтэй байж байгаа гэж хагаад 6-ны 12p юу? Хасдаг нь пик хухан 6 гэхээр 11p хухан 6 боллоо. Хариугаа яг 330 градус гэж бичсэн ч болох. Гэхдээ 11 пик хухан 6 гэх юм бол арай зэрхэн юм чинь тий. 11 пик хухан 6 гэж бичиж. За x нэм юм байна, p нэм юм байна. Бодлогоо бодоод юу хэрэг болсон гэхээр угаасаа энэ нэг
юу лээ? Синус косинусын ийм задаргааны томыг бол угаасаа мэдчих хэвээр тий. Тэнгүүтээ x юу лээ? Синус косинус 30 дээр хэд вэ 60 дээр хэд вэ гэдгийг мэд хэрэгтэй байсан. Нэмээд болохоор гарч ирсэн нэг санааны нэг том урд нь гаргаж агаад үлдсэн юмнуудыг болохоор нийлүүлээд шууд ирээсний косинус болгох чил та гэсэн тийм санаасан тий. Тэгэх юм бол энэ ардталт нь байгаа юм чинь косинусын доторх хот нь хэд байх нь хамаагүй нэмэх нэгээс нэгийн хооронд шүү дээ. Тэгэхээр шууд яхаа хамгийн хот нь бол а болчих штэ гэж. Тэгэд энэ агаа болохын тулд яхаа квадрат зөвшөөрж агаад гэсэн. Нь болохоор ядуу 3 юм байна гэж нэг ийм санаа гарч ирсэн. Тэгэл бодлоготой юм шүү дээ. За, энэ план байла. Баярлалаа баяртай дараа дахин уулзъя.